Хугацаа очно гэж юугаа яриад байгаа юм бэ? Хоёр улс хамтарч ажиллана гэдэг тийм амар шийдэгдчих зүйл биш. Тэр хооронд ч хуйгаа хүчгсэн байвал яах вэ? Тэнд дүшигч гисэн байгаа гэдгийг санаарай. Тэгээд энд хоёр хүний амь нас яригадаад байна, ойлгож гин үү? Нөхцөл байдлыг ойлгоод байна. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах ёстой, ойлгож гин үү Бархасаа? Бид нар энд яриа шийдчих зүйл биш. Та нарт хэрнэ шийдэж чаддаг зүйл гэж байд юм уу? Бархасаа. Тэднийг дахиад ярихыг нь хүлээе. Чадлаараа бид хугацаа хожих хэрэгтэй байна. Хугацаа хожно. Ингэж цаг алдаж байгаа чинь хойгаа түшиг хоёрыг зүгээр үхэх гээд орхиж байгаад. Ямар ч ялгаалга.